2017 оны 11-р сард аялал жуулчлалын мис тэтмийн ялагч модель Шүцян Лижэн хотын нэгэн зочид буудлын өрөөнд нас барсан хэрэг гарсан юм. Тэрээр Лижэн хотод арилжааны зураг авалтанд оролцохоор уригдсан бөгөөд хэрэг гарах үед бүсгүй уг зураг авалтыг санал болгон урьсан захиалагчтайгаа хамт байсан гэж. Харин уг захиалагч нь хевли болон бугуун хэсэгтээ гэмтэл авсан байдалтайгаар өөрөө цагдаагийн хилцэд очин бууж өгсөн байдаг. Өнөө хүн хэлэхдээ хамтдаа амиа хорлох саналыг бүсгүй анх тавьсангийнх хачирхалтай зүйлийг мэдүүлсэн ба мис бүсгүй амиа алдаж харин өнөөхөр өөрөө амьд үлдсэн нь олон хүний эргэлзээг төрүүлэм хачирхалтай хэрэг гарчээ. 1985 онд мис Шүцян Шандумужийн Тэнжоу хотод энгийн нэгэн гэр бүлд төрсөн. Түүний аав Бордооны үйлдвэрт хамгаалагчаар 30 жил ажилласан бол ээж нь олон жилийн өмнө ажлаасаа халагдаж сар бүр маш бага тэтгэмж авдаг нэгэн байж. Шүцян айлын ганц охин бөгөөд зан аж сайтай үргэлж инээмсэглэн явдаг охин. Төрөө садан найз нөхдөд түүнийг үргэлж совоо хөгжилтэй хүн байсан гэж дурсдаг. Аав нь 1.83 см, ээж нь 175 см өндөртэй тул Шүцян багасаа л өндөр нуруутай байжээ. Хичээлийн амжилтанд дуун зэрэг байсан ч өндөр нуруу сагсан бөмбөгийн авьяасаараа дунд сургуулаа төгсөөд орон нутгийн нэр хүндтэй ахлах сургуульд элсэн орсон байна. Гэвч спортын чиглэлийн сурагч байсан Шүцянд шилдэг сурагчдаар дүүрэн тэр ахлах сургуульд суралцахад маш тухгүй санагджээ. Ийхүү 2 дахь жилдээ тэрээр аж ахуйн мэргэжлийн сургууль руу шилжин орсон байна. Өөр сургуульд шилжүүлэх нь аавынх нь хувьд охиныхоо ирээдүйн тогтвортой амьдралыг төлөвлөсөн чухал хэсэг байлаа. Сургуулиа төгсвөл Шүцян Бордооны үйлдвэрт орон ажиллаад гэр бүл зохиож хүүхэдтэй болон эцэг эхийнхтэйгээ төстэй энгийн амьдралтай болно гэж аав нь бодож байлаа. Ахлах сургуулийнх нь 2 дугаар ангид байхад нь Бордооны үйлдвэр нэгэн арга хэмжээ зохион байгуулахаар болж тайзан дээр алхах загвар өмсгчийн үрэг гүйцэтгэх хэдэн охин хэрэгтэй болсон байна. Охин нь өндөр нуруутай байсан тул аав нь түүнийг дуудаж уг арга хэмжээнд оролцуулжээ. Үйлдвэр энэ арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч алхалтын суурь мэдлэггүй ажилчид сурагчдыг тусгаалan бэлтгэх багш хүртэл өрсөн байна. Тухайн үед Шүцян Миралэг жингээ гээж амжаагүй байсан ч өндөр нуруу царайлаг төрхтэй байв. Бордооны үйлдвэрийн урилгаар ирсэн мис алхалтын багшид охин маш их таалагдж эцэгт нь хандан Шүцянд үнгүй бэлтгэл зааж цаашид Хэзээ хотод тэмцээнд оролцуулах санал тавьсан. Аавынх нь зөвшөөрснөөр энэ багш Шүцяныг өөрийн гэрт авчирч хоол ундаар ханган 7 хоногийн эртэмжүүлсэн сургалт хийлгэсэн байна. Шүцян өөрийг нь олж харсан багшийнхаа итгэлийг алдаагүй бөгөөд дараагийн жижиг тэмцээнд оролцож шилдэг модель шагналыг хүртжээ. Энэ тэмцээний үеэр Чиндаогийн Дорны гоо сайхны модель урлагийн сургуулийн захиралч хүн Шүцянд анхаарлаа хандуулж аавтай нь тусгаалan уулзсан охиныг нь өөрийнхөө сургуульд сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ингээд эцэг нь охиныхоо ирээдүйн талаар анх төлөвлөж байсан энгийн амьдралын замлын тухай бодлыг орхиж түүнийг Чиндаод сургахыг зөвшөөрчээ. Шүцян гоо сайхны модель урлагийн сургуульд элсэн орж загварын тайзны үзүүлбэрийн чиглэлээр суралцж эхэлсэн байна. 2004 онд Шүцян сургуулийнхаа санал болгосноор Шандумужийн мэргэжлийн моделийн тэмцээнд оролцсон ч амжилт төдийлөн гаргаж чадалгүй байр эзлээгүй. Тэмцээний дараа хамт оролцсон хэдэн ангийнхантайгаа хамт тухайн тэмцээн болж байсан газар өөр нэг уралдаан зарлагдсныг олж мэджээ. Энэ нь дэлхийн аялал жуулчлалын мис тэмцээний Чиндао хотын урьдчилсан шат байв. Ингээд тэд хамтдаа бүртгүүлсэн. Тэмцээн эхэлснээс хэд хоногийн дараа Шүцян хүнд ханиад хөрсөн ч шантралгүй оролцсоор бүсийн шатанд хүчтэй өрсөлдөгч болон тодорч хятадын шигшээ шатанд шалгарчээ. Эцэст нь тэрээр аврагын тэтмийг хүртэж үүнтэй зэрэгцэн шилдэг авьяас шилдэг нэр хүнд хамгийн их хэвлэлийн анхаарал татсан оролцогч зэрэг шагналуудыг бүгдийг нь авсан байдаг. Улмаар дэлхийн аялал жуулчлалын мис тэмцээнд хятадыг төлөөлөн оролцож уг тэмцээний дэлхийн шилдэг 10 моделийн нэгээр нэрлэгдсэн. Энэ тэмцээнд оролцох үеэр Шүцян нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо өөрийнхөө жинг ойролцоогоор 10 кг-аар хассан тухай ярьсан байдаг. Дараа үеийн зургуудыг нь харахад ч тэр улам тунхаа болж байсныг анзаарч болно. 2004 онд дэлхийн аялал жуулчлалын мис цол хүртсэний дараа Шүцян хэсэг хугацаанд Бээжинд өөрийгөө хөгжүүлэхээр ажилласан ч хэдэн сарын дараа Чиндао хот руу буцсан байдаг. Хэвлэл мэдээллийн сувгууд Шүцяныг супер модель, олон улсын супер модель хэмээн нэрлэдэгч түүний дараагийн мэргэжлийн замлыг харахад үнэндээ тэр ихэнхдээ хагас цагаар ажилдаг модель маягийн байдалтай байсан гэж хэлж болно. Тэр нэг удаа хэлэхдээ би хизээч гоо бүсгэн элдв мэргэжлийн бус тэмцээнд оролцож байгаагүй. Сайхан бүсгүй гих цолон дургүй. Хүмүүс намайг зүгээр л гоё вар, дотоод агуулгагүй гэж бодохоос айдаг.
Би зөвхөн цөөн хэдэн мэрэгжлийн модель тэмцээнд л оролцсон гэж хэлж байж. Сургуулиа төгссөний дараа Шүцян ямар нэгэн моделийн агентлаг кино телевизийн компанид гэрээ байгуулаагүй. Харин Чиндао хотын нэгэн үл хөдлөх хөрөнгийн компанид борлуулалт олон нийтэд харилцах төлөвлөлтийн ажил хийж эхэлсэн байна. Энэ ажлын цагийн хуваар харьцангуй чөлөөтэй байсан бөгөөд дарга нь түүнд хуваараа зураг авалтын ажил авахыг зөвшөөрдөг байж. Энэ үед Шүцян Ли Жүнью гэдэг найз залуутай болсон байна. Тэд QQ аудишн тоглоомоор танилцсан аж Ли бүсгүйгээс 1 насаар дүү Чиндаогийн уугуул хүн. Ли 1.77 см өндөртэй, шүүгээс арай намхан байсан тул залуу ихэндээ үрхэхдээ жаахан эргэлцсэн байж. Гисэн шүүгийн энгийн жаахан гинэн хайхамжгүй зан нь түүнийг татсан гэж ярьсан байдаг. Ли дунд сургуулиа төгсөөд аавтайгаа хамт бизнес эрхэлж байсан бөгөөд өөрийг нь хэлснээр 10 настайгаас гудамжны амьдралд орж хар тамхи зарж, шөнийн цэнгэний газруудаар явж бүр шоронд орж байсан өнгөрсөнтэй. Би хүн бүрийг харж юм болгоныг үтсэн гэж тэр хэлдэг байсан. Залуу өөрийгөө хүний үг ааш харилцааг сайн ажигладаг гэж үздэг байсан бөгөөд түүний хувьд Шүцян байглаараа бүр жаахан хөдөөнийх мэт санагддаг байсан. Гэхдээ л ертөнцийг сайн мэдэхгүй энэ зан нь түүнийг онцгой болгож миний амьдралдаа үнэхээр санаа тавьсан цорын ганц хүн бол Шүцян байсан гэж Ли хожим хэлсэн байдаг. Ли Жинюгийн яриагаар нэр хүнд ашиг хонжоо дүүрэн орчинд байсан Шүцян хизээч бие үнэлэх ашиг сонирхлоор ханддаггүй байсан. Үүнээсээ болж нүдний өмнө байсан зарим мөнгийг ч алдаж байсан гин. Жишээлбэл Шүцянд Азийн тоо бүхий санхүүгийн боломжтой хүмүүсийн танихгүй дугааруудаас олон удаа хачин дуудлага ирдэг. Зарим нь бүр машин байр авч өгье гэж санал болгодог байсан ч тэр ийм дуудлагыг шууд тасалдаг байсан. Өдөр тутамдаа Шүцян хямдхан хувцас авдаг, хэдхэн 10 юаны үнэтэй хувцаснаас олж удаан баярлдаг хүн байж. Хосууд хамтдаа амьдарч эхэлсэн тул Шүцян чөлөө цагаа ихэвчлэн гэртээ найз залуутайгаа DVD үзэж, тухайн үед их модонд орсон хөндлөн оёлтой таавчиг хийж өнгөрөөдөг байсан. Ли Жинью хожим хэлэхдээ Шүцян бол зүгээр л гинэ охин. Тэр тийм ч ухаантай биш, юмд маш амархан хууртагддаг. Өнөөдрийн хүртэл явж ирсэн Цэвэрац тэнэг хүнд тэнгийнх нь аз байдаг гэж хэлсэн байдаг. Дараа нь шүүгийн зарим хамаатан садан найз нөхөд ангийнх нь ч түүнд иймэрхүү үнэлэлт өгч байж. 2007 онд Чиндаод буцаж ирснийхээ дараа Шүцян Чиндаогийн олон улсын загварын 7 хоногт дахин оролцож шилдэг модель шагналд хүртсэн байна. Мөн яг тэр оны 11-р сард тухайн үед 22 настай байсан Шүцян өөр хотод хийгдэх зураг авалтын урилга авчээ. Вэйлэй хэмээх 25 настай эр Чиндаод үндэсний хэмжээний хувцсны дэлгүүр нээхээр төлөвлөж Лижэн хотод очиж зураг авахлах модель хайж байсан аж. Шүцян Вэйлэтэй анхудаа вокзал дээр уулзцаав. Вэйлэ баг зэрэг тарган биетэй нүдний шилзүүлсэн нилээд энгийн шудраг харагдах залуу байсан. Тэрээр 2001 онд мэрэгжлийн ахлах сургуулийг төгсөөд Чиндао хотын үйл хөдлөх хөрөнгийн төвд 5 жил ажилласан байна. 2006 онд ажлаасаа гарч оройн их сургуульд элсэн оров. 2007 оны 7 дугаар сард эмнэлгийн тоног төхөөрөмж борлуулах ажил олсон ч 11-р сар гэхэд дахин ажлаасаа гарч ажилгүй болсон байна. Түүний гэр бүлийн нөхцөл байдал тодорхойгүй ч дундаж төвшнийх. Ингээд тэр зээл авч үндэсний хувцсны дэлгүүр нээхэр болсон нь тэр Вэйлэй агентлагаар дамжуулан Шүцяныг олсон бөгөөд Шүцян ч гэсэн найз залуу Литэйгээ ярилцаж түүний зөвшөөрлийг авсан. 11-р сарын 2-ны орой ойролцоогоор 9 цагийн үед Шүцян руу Вэйлэй уцтсан байна. Бүсгүй ихэвчлэн нэг өдрийн зураг авалтын үн 2000 юанаас дээш байдаг ч Лижэн хотод очихыг удаан мөрөөдөж явсан тул 4 өдрийн 7000 юанаар зураг авалт дууссаны дараа төлбөр авах нөхцөлтэйгээр зөвшөөрсөн байна. Богинохон уцаар ярилцах үедээ Вэйлэй маргааш явж болох уу гэж асуухад Шүцян зөвшөөрчээ. Ийм чухал аяллаа хувьд Вэйлэй яагаад ингэж яарсан шийдвэр гаргасныг хинч мэдэхгүй. Цагийн хуваар маш шахуу байсан тул тэд шууд нислэгийн тасалбар авч чадалгүй. Галт тэргээр 4 хотод амьдсан маршрутаар зорчиж эцэст нь Лижэн хотод хурж очсон байна. Гэхдээ үйл явдлын дараа олон хүн Шүцян Вэйлэйтэй ганцаараа явахдаа яагаад ийм зөрөгтэй байсныг гайхаж өөр зүйл байсан уу гэж эргэлзэж эхэлсэн. Зарим нь бүр Шүцян биеийн үнэлэх ажилд оролцож байсан байж магадгүй гэж таамагласан байна. Харин дараах мэдээлэлээс харахад Шүцян Лижэний урилга хүлээн авахд хэд хэдэн шалтгаан байсныг үзэж байна. Нэгдүгээр Шүцян Лижэн хотод удаан хугацаанд очимоор байсан. Найз залуу Ли Жинью хэлэхдээ тэд үргэлж Лижэнд явахыг мөрөөддөг байсан гэжээ. Хоёрд 22 настай Шүцян өөрийнхөө насныхнаас илүү ажлын туршлагатай байсан. Дэлхийн аялал жуулчлалын мис тэмцээн Гуян хотод болсон. Дараа нь Бээжинд өөрийгөө хөгжүүлсэн туршлагатай тул гадуур аялал зураг авахлахад нь түүнд харьцангуй танил байсан.
Ли Жэнью мөн хэлэхдээ найз охиноо бизнес аялалд явж зураг авахлахдаа дадсан байсан гэж. Гуравт найз залуу нь ойрхон байгаагүй ч хайртай хүн нь ажил олгогчтой ярилцаж өөрөө зөвшөөрсөн учраас Вэйлэйтэй ганцаараа байх нь аюулгүй гэж бодсон байх магадлалтай. Удаан ядарсан аяллаа дараа Вэйлэй Шүцянаар 11-р сарын 3-ны оройн 12:30 эцэстээ Лижэн хотод иржээ. Урьдчилан захиалсан жолооч тэднийг Ливан зочид буудлын руу авч явсан байна. Жолооч энэ аяллаа хосыг сайн санаж дараа нь ярьснаар охин нь маш царайлаг. Харин залуу нь онцгой харагдахгүй, охиноос арай намхан байсан. Тэд яриа хөрөөгөөрөө танил мэд бүр хосч байж болох мэт байсан гэж. Хожим сэжигтэн Вэйлэй хэлэхдээ бид бие биедээ их татагдсан. Гэхдээ энэ нь хайр дурлалтай огт холбоогүй. Би анхны харцаар учирдаг хайрт итгэдэггүй гэж. Тэд хоёулаа эрэгтэй эмэгтэй найз нөхдөдтэй, тиймээс биетэйгээ энгийн харьцаж байсан гэлээ. Шүцян мөн машинд байхдаа Вэйлэйд найз залуугийнхаа зургийг үзүүлж байж. Ливан зочид буудалд ирснийхээ дараа хоёулаа Шүцяны айдыгээр бүртгүүлж 2 хүний стандарт руу захиалсан бөгөөд буудлын мөнгийг Шүцян өгжээ. Дараа нь мөрдөгч Вэйлэйд яагаад зөвхөн нэг өрөө захиалсан мөн Шүцяны нэрээр бүртгүүлсэн талаар асуухад тэрээр Чиндаод бид илүү дэврүүн нээлттэй байсан. Өрөөнд байх харилцаа зөвхөн гэр бүлийн хайраар хязгаарлагдана, юу ч болохгүй гэж мэдэрсэн. Хинээр бүртгүүлэхийг онцгойлон анхаарсангүй байгалийн ёсоор л хийгдсэн гэж. Вэйлэйгийн дурдснаар Лижэнд ирсэн анхны шөнө тэд хоёулаа их ядарсан, маргааш хотыг үзэсгэ гэж тохирсныхаа дараа цүнхээ янзлалгүй бас их ярилцахгүй байсаар унтсан байна. 11-р сарын 4-нд захиалсан жолооч буудлын ажилтнуудын хэлснээр тэр хоёрын цагийн хуваар иймэрхүү байжээ. Өглөө уул руу явж хэд хэдэн энгийн зураг авсан байна. Үдээс хойш захиалгат машины жолооч тэр хоёрыг уулнаас буулгаж, хуучин хотод очиж зэрлэг мөхтэй хоол идүүлэхээр авч явжээ. Гэхдээ Шүцян их ядарсан байсан тул хоол идэхээс өмнө машин дотроо ганцаараа хэсэг унтсан байдаг. Өдрийн хоолны дараа жолооч тэр хоёрыг зах руу авч явсан бөгөөд нар жаргах үед Ливан зочид буудалд буцахаас өмнө тэд жимс мөн жимсний хутга худалдан авчээ. Зочид буудлын өрөөнд хэсэг байсны дараа Вэйлэй Шүцян 2 цай авахар гарч дараа нь жолооч болон түүний охинтой хамт гудамжны будаатай гомин идэж оройгоо өнгөрөөсөн байна. Үүний дараа жолооч нь тэднийг буудалд нь хүргэж өгсөн. Харин чухам энэ оройдоо буюу 2007 оны 11-р сарын 4-нд Шүцян зочид буудлын өрөөндөө нас барсан юм. Тэр шөнө яг юу болсон бэ гэдгийг эхлээд Вэйлэйгийн нэг талын барьсан мэдүүлэг, дараа нь бусад хүмүүсийн яриа болон Шүцяны задлан шинжилгээний дүгнэлттэй хамтдагхан авч үзье. Вэйлэй цагдаад мэдүүлэг өгөхдөө тухайн өдөр болсон явдлыг өөрийнх нь хар дарсан зүйл гэж тодорхойлсон байна. Тэр хэлэхдээ 3 хоногоос ч бага хугацаанд танилцсан 2 хүн хамтдаа өөхөх шийдвэр гаргана гэдэгт хинч итгэхгүй. Гэхдээ чухам ийм л зүйл болсон гэж давтан хэлв. Вэйлэйн яриагаар бол тэр шин хоёулаа усанд орсны дараа орон дээр сууж телевиз үзэн жимс идэж ярилцаж байж. Яриан дундуур бид бэлгийн сэдвээр ярьсан гэж тэр хэлсэн байна. Айл аль нь ичиж зовсон байдал үзүүлээгүй тул Вэйлэй Шүцяны орон дээр гарч суужээ. Тэр юу ч хэлээгүй гэж Вэйлэй ярин Шүцяны хүнжлийг нээгээд харахад унтлахын хувцсан задгай дотор хувц өмсөөгүй байсан гэж. Ингээд тэд бэлгийн харилцаанд орсон байна. Дараа нь Вэйлэй ариун цэврийн өрөө орж тэндээс бэлгэвч 3-ыг авч буцаад өөрийн орон дээр очиж Шүцянтай үргэлжлүүлэн ярилцжээ. Ойролцоогоор 20 минутын дараа дахин ариун цэврийн өрөөнд ороход ариун тос гэсэн бичгтээ саваарсан байна. Зааврыг нушаад бэлэг эрэхтэндээ түргсэн. Дараа нь буцаад хэвтгэд дахин хариу үйлдэл мэдрэгдсэн тул бэлгэвч хэрэглэн дахин бэлгийн харилцаанд орсон гэж. Түүний ярьснаар энэ 2 удаагийн харилцааны дараа тэр өөрийн орон дээр хэвтэн Шүцянтай ярьсаар байсан байна. Яриа шөнийн 3-аас 4 цагийн үед амьдрал утгагүй санагдаж байна гэсэн сэтгэлүү гинэж шилжиж, улмаар тэд хамтдаа өөхөх тухай ярьж эхэлсэн. Гэхдээ хэн анх энэ сэдвийг гаргасныг Вэйлэй санахгүй байна гэж хэлсэн бөгөөд хамтдаа яаж өөхөх талаар тодорхой арга бодож олоогүй гин. Вэйлэйгийн мэдүүлгээр Шүцян хэлэхдээ нэг нь эхэлж өөхөх хэрэгтэй. Чи эхэлж өөхөх үү эсвэл би юу гэж хэлсэн. Вэйлэй би эхэлж өөхөе гэхэд бүсгүй чи чадахгүй гэсэн байна. Чи чадахгүй юм чинь би эхэлж өгөж үзүүлээ гэж хэлсэн гэж. Вэйлэй өргөжлүүлэн хэлэхдээ тэр Шүцяны орон дээр сууж тэрний хүзүүг боохууллыг хийж эхэлсэн гэв. Шүцян эсэргүүцээгүй, орилсонгүй, тиймээс тэр өргөжлүүлэн хавчиж хөдөлж чадахгүй болтол нь дээр нь суусан байна. Энэ үедж тэр Шүцян өгсөн хэсэгт эргэлзэж байсан тул унтлагын хувцсны бүсээр хүзүүг нь боосоор байсан гэж. Шүцяны ам нээлттэй байгааг хараад их айсан тул хүзүү болон нүүрэн дээр нь дэр тавин орхисон гэв.
Дараа нь Вэйлэй мэдүүлэхдээ жимсний хутгаар бугуугаа хэрчих гэж оролцсон. Цус хойжвол үхнэ гэж бодон орон дээр унтан хэвдсэн гин харин нар мандах үед үхээгүйгээ олж мэдсэн. Тэр үед бүх зүйл зүүч шиг санагдсан гэв. Швейцарийн хүйтэн биеийг хараад маш их айсан тул дахиад өөрийгөө алах гэж оролдох уу эсвэл зогтох уу эсвэл бууж өгөх үү гэж бодож эхэлжээ. 11-р сарын 5-ны өглөө Вэйлэй Швейцарийн ID картыг буудлаа сунгах зорилгоор ресепшн дээр авчирсан бөгөөд өрөөг цэвэрлэх шаардлагагүй гэж хэлсэн байдаг. Тэр өдөр Вэйлэй худалдаж авсан цай өөрийн камер, банкны карт, ID карт болон бусад эзэн үлсийг савлаад шуудангаар төрсөн нутаг руугаа илгээсэн байдаг. Үүн дотор тэр эцэг ихтэй захиа авсаргасан байв. Ээж аваа би та хоёрт үрд хайртай. Би Швейцартай хамт явсан. Намайг өсгсөн харилсанд чинь баярлалаа. Намайг өршөөгөөрэй гэсэн байв. Илгээмжийг илгээснийхээ дараа Вэйлэй том савтай Кока-кола болон жимсний хутаг авч буудлын өрөөндөө буцсан оров. Тэр үед маш их ууртай байсан бөгөөд байнга кола ууж тамхи татаж байсан гэв. Тэр өөрийгөө алах хэд хэдэн аргыг оролцсон, унтлагын хувцсны бүсээр хүзүүгээ боох. Вантай усанд живэх гэж оролдох, бас жимсний утгаар бугуугаа хэрчих гэх мэт. Гэвч зүрх зориг дутагдсан тул амжилтгүй болсон гэж хэлсэн байна. Ингэж 11-р сарын 5-ны өдөр эргэлзэж шийдэлгүй өнгөрсөн. Маргааш нь 11-р сарын 6-ны өглөө 7 цагт Вэйлэй дахин Швейцарийн ID картаар өрөөг сунгахаар ресепшн дээр очив. Ажилтнууд түүнд өөрийн ID-г ашиглахыг хүссэн бөгөөд бага зэрэг маргалдсан байдаг. Дараа нь тэр өрөөндөө буцаж очиж ойролцоогоор 15 цаг хүртэл тэндээ байв. Тэгтэл өрөөний утас гинэт дуугарав. Утсыг авахд Швейцарийн найз залуу Ли байжээ. Дээр дурдсан хэрэг явдал нь үндсэндээ Вэйлэйг нэг талыг барьсан мэдүүлэг бөгөөд бүх талын мэдүүлгийг доор нэгтгэн дүүгнэ. Харин Ли мэдүүлэхдээ 11-р сарын 4-ний шөнө найз охинтойгоо утсаар ярьсан ч үүнээс хойш түүний гар утас үргэлж унтраастай байсан байна. 2 хоногийн дараа гэхэд өдрийн 14 цагт тэр хүлээж сууж чадахгүй төрж Швейцарийн нууц үгийг ашиглан гар утасны дуудлагын бүртгэлийг шалгасан. Ингээд Лижен дэх нэг гар утасны дугаарыг олзаалгасан. Энэ дугаар нь захиалагт таксины жолооч байсан бөгөөд жолооч Вэйлэй Швейцар нарын буудалд байрласныг хэлжээ. Гэвч Ли буудлын ресепшнтэй холбогдоход Вэйлэй Швейцар нарын нэрээр ямар ч зочин бүртгэгдээгүй гэсэн байна. Ли санаа зовж яралтай цагдаагийн найзаасаа тусламж аван үүний үр дүнд Ливан зочид буудлын өрөөний бүртгэлийн мэдээллийг олж шууд 1301 тод өрөөлөө залгасан нь тэр аж. Тооцоогоор тэр өдөр ресепшн 1301 өрөөлөө 30-аас дээш удаа залгасан байна. Харин Вэйлэй энэ олон дуудлагын талаар огтхон дурдаагүй. Ли эхлээд Вэйлэйгээс найз охиноо хаана байгааг асууж цагдаад мэдгэдэхээ хэлсэн. Швейцар хаана байгааг дахин асуухад Вэйлэй хэлэхдээ шүү гар утсаа оройн хоолны үед алга болгосон. Тэр өчигдөр Чиндао руу буцсан гэжээ. Утсаа тасалсны дараа Вэйлэй Швейцарийн гар утсыг авч сим картыг нь жорлонд хайсан байдаг. Харин найз залуу нь болох Ли Жинью түр хугацаанд Вэйлэйн үгэнд итгэж тухайн өдрийн нислэгийн мэдээллийг шалгахад 23 цагт Линжаагаас Чиндаод нислэг байсан болохыг олжээ. Ингээд 21 цагт бүсгүйг тосохоор нисэг онгоцны буудалд очисон, харин бүсгүй ирээгүй. Ингээд маргааш нь 11-р сарын 6-ны өдрийн 16 цаг орчимд Вэйлэй лүү хэд хэдэн удаа залхан найз охиноо нэхэн асуусны дараа Вэйлэй цагдаагийн хилтэст өөрөө очиж хэрэгээ мэдүүлжээ. Вэйлэй цагдаагийн газарт очоод эхэндээ аман мэдүүлэг өгөхөөс татгалзсан бөгөөд зөвхөн гид зорчмдоо гэмтэл авсан гэж хэлсэн байна. Гэвч цагдаагийн байцаалтын дараа тэрээр Ливан зочид буудлын 1301 тод өрөөнд хүн алсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүний гидсэн дээр 4 шарах 100 гарын бугуйнд нэг зүсэгдэлт мөн 2 зураас байсан байна. Олон нийтэд ил болсон шүүх эмнэлгийн дүгнэлт байхгүйч Швейцарийн өмгөөлөгчийн хэлснээр эдгээр гэмтэл харьцангуй хөнгөн байж. Дараа нь үлдсэн зургуудыг харахтаж Вэйлэйн царайн зүс хэвийн байсан нь үүнийг батлана. Харин шүүгийн задлан шинжилгээний дүгнэлтэнд дараах зүйлийг дурдсан байдаг. Биеийн гадаргуу дээр олон шарах сорив байсан. Нүүр уруулын орчим 2 нүдний саст, хүзүү, гуй, хавирганы дээд хэсэг. Зүрхний гадна бүрхүүл 2 уушгины хөндөй, илэг бөөр зэрэг дотор эрхтнүүдэд тодорхой хэмжээний цус алдалт бөглөрөл илэрсэн. Нас барахаас өмнө бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон. Мөн өрөөнд орох дэрэн дээр Швейцарийн цус үлдсэн байсан. Залуу бүсгүйн үхлийн шалтгаан нь механик амьсгал боогдол гэж тогтоогдсон байна. Энэ нь Вэйлэйн дэрээр дарж амьсгалыг нь боосон гэх мэдүүлэгтэй таарч байв. Гэвч түүний авсан шарах тэмцлийн улам өрөөдөөс харахад Вэйлэйн хэлсэн Швейцар эсэргүүцээгүй тусламж дуудаагүй гэсэн мэдүүлэг нь бүрэн худал болох нь тодорхой.
Зарим их сурвалжид Вейлэд полиграф худал илрүүлэгч шалгалт хийсэн гэж дурддагч уг шалгалтын үр дүнг шууд нотлох баримт болгон ашиглах боломжгүй. Мөн Вейлэ мэдүүлэгт дараах илэрхий эргэлзээтэй зүйлс байна гэж үзэж байна. Нэгд хэрэг тэд үнэхээр чөлөөтэй, задгаа харилцаатай, бүр амьдралын утга учиргүй болсон тухайга хуваалцдаг хэмжээнд дотно байсан бол яагаад түүний мэдүүлэгт бэлгийн харилцааны дараа тус тусын орон дээр унтсан гэж. Хоёрт хэрэг үнэхээр хамтдаа амиа хорлохоор тохиолдсон бол яагаад үхэх арга урьдчилан ярилцаагүй вэ? Чи намайг аасны дараа өөрөө яаж үхэх вэ гэж Шүцян асуугаагүй гэж. Ерөнхий логикоор бол хамт амиа хорлохоор тохирсон хүмүүс ижил аргыг сонгодог. Харин Вейлэн ярьсан хувилбараар бол үнийг хамтын амиа хорлолт гэхээс илүү Шүцян бүсгүй Вейлэгээр өөрийгөө алуусан мэтээр ойлгогдож байна. Гуравт Вейлэн дурдсан дэлхийд дургүй амьдрал утгагүй гэсэн чих хандлага нь ямар ч үндэслэлгүй. Хүмүүсийн тодорхойлолтоор харахад бүсгүй хөнгөн дэврүүн сэтгэлтэй амьдралыг харилдаг байсныг харж байна. Шүцяны ахлах ангийн сурагч байна гэж өөрийгөө танилцуулсан нэг интернет хэрэглэгч хэлэхдээ тэр хоёр хэрэг явлаас хэд хоногийн өмнө хамт орой хоол идсэн Шүцян сэтгэл санаа нь сайтай байсан гэж. Шүцян леженд руу очихоор хүссэн хоёр шалтгаантай. Нэг нь тэр хот руу очихыг үргэлж мөрөөддөг байсан. Нөгөө нь ажлын урилга хүлээж авсан. Тэгэхээр амьдрал утгагүй гэж боддог хүн амьдрал тийм эерэг ханддаг байх боломжгүй. Вейлэгийн хувьд тэр 10 өдрийн өмнө олон хотуудаар очиж байсан. Улмаар яралтай аяллаа төлөвлөгөөг баталгаажуулж дээлний дэлгүүрээ нээх бэлтгэл хийж байсан. Тиймээс тэр амжилт хүссэн бизнес эрхлэх сонирхолтой, харин сэтгэл готрлын чиг хандлагагүй байсан нь үнэхээр тодорхой. Шүүх хурлын үед шүүгч Вейлэгээс асуув. Дижан руу очихоос өмнө Шүцянтай ямар харилцаатай байсан бэ хэмээн асуухад Вейлэ хариулахдаа эхлээд биднийг найзууд гэж үзэж байна. Хоёрдугаарт бид шууд ойлголцож байсан тул ах дүүс шиг байсан гэв. Харин бэлгийн харилцааны талаар асуухад Вейлэ хэлэхдээ Шүцяны ажилдаг салбар нийгмийн орчны нөлөөгөөр илүү чөлөөтэй байсан. Тэр өөрөө ч чөлөөтэй нэгэн байсан гэв. Мэдүүлгээ баталж чадаагүй хэсгүүдэд Вейлэ ихэвчлэн би санахгүй байна, эсвэл өөрөөрөө л бүх зүйл болсон гэж хариулдаг байсан. Түүний тайлбарт бэлгийн харьцаа эхлэж дараа нь хүчирхэлэл болсон мэтэр өгүүлдэг. Харин бодит байдал дээр эдгээр хоёр үйлдэл зэрэгцэн давхцсан болсон байх магадлал өндөр буюу түүний хүчирхийлээд хөнөөс. Шүүх хурал удаан үргэлжилж эцэстэн сэжигтэн Вейлэд 2 жилийн хойшлуулах саналтайгаар цаазын ялыг оноо. Тэр давж заалтаа хүсэлт гаргасан. Харин түүний дэлхийд амьдрахаас залхсан гэх хандлага гайхалтайгаар арилсан байв. Эцсийн шүүхээс түүнд 2 жилийн хойшлуулах тогтоолтойгоор цаазын ял өгсөн юм. Энэ нь хуулийн хувьд хойшлуулсан цааз гэдэг бөгөөд тухайн 2 жилд сайн зан үйл гаргаж, хуулийн шаардлага биелүүлбэл ял хөнгөрч, эсвэл бусад ялд шилжих боломжтой. Вейлэг ял авсны дараа эцэг нь хүүхдээ болон гэр бүлээ удамшлын сэтгцийн өвчний түүхтэй хэмээн хэлж, Вейлэгийн өвөө сэтгцийн эмчилгээ авч байгааг дурдсан. Сэтгүүлч Вейлэг хэрэг үлдэх үедээ өвчтэй байсан эсэхийг асуухад эцэг нь тийм байх боломжтой гэж. Одоогоор түүнийг цаазаар авсан гэх аль бие усны бүртгэл байхгүй байгаа бөгөөд хэргийг хэрхэн шийдвэрлэснийг зарлах хэмээн 2014 онд түүний найз залуулын нэхэмжлэл гаргасан ч ялын дээд хэмжээг хэрэгжүүлсэн гэх хариуг өгчээ. Харамсалтайгаар найз залуу болоод бүгдийн нүдэн дээр танихгүй нэгэнтэй ажиллаар өөр газар руу явсан залуу бүсгүй гэртээ амьд ирсэнгүй.